Дадланы 5 дугаар дугаар. За өнөөдөр надтай хамт цэцэхэн кофе амтлахаар кафе бин кофе шоп ирсэн байна тий. Тий. Чи юу захиаллаа? Манго дэ смут. Смут захиалсан. За би бол дабл эспрессо захиалсан байна. Говшин логоны талаараа ингэж харагдах. Тэгмээ. За тэгээд өнөөдөр болохоор влогийн маань 5 дугаар дугаарыг урт удаан хугацааны дараа эхэлж байна. За тэгээд ерөнхийдөө влогийн маань зорилго болохоор ямар тач Улаанбаатарт байгаа бүх кофе шопын кофег амталж үзэх ийм одоо влог байгаа байхгүй. Ер нь бол. За тэгээд энэ удаагийнх нь болохоор бид хоёр хүннүү молд байрлах кафе бинийг салбар дээр бол ирсэн байна. За тэгээд кафе биний одоо кофе шоп юм уу сүлжээ кофе шоп байгаа. За бас нэг юм хэлээ. Энэ бол юу реклам ерөөсөө биш. Ямар нэгэн захиалгатай хийж байгаа зүйл ерөөсөө биш. Зүгээр эдний кофег амтлахаар л ирсэн байна. За тэгээд ерөнхийдөө кафе биний талаар ярих юм бол 2008 онд анх үүсгэн байгуулагдсан Солонгос улсын франчайзинг кофе шоп байгаа. За тэгээд дэлхийд даяар бол 1000 гаруй салбартай. Ер нь бол Starbucks-тай бол өрсөлдөхүйц юм хэмжээний бас юм сүлжээ энэ кофе шоп бол байгаад байгаа. За тэгээд Улаанбаатар хотод бол нийтдээ 20 салбартай ийм 20 орчим салбартай үйл ажиллагаа явуулж байгаа. За цэцэхний юу ирсэн нь? Яа. Мангатай болоо. Мангатай смутиг асан тий. За тэгээд Улаанбаатар хотод ерөөхдөө 20 орчим салбартаагаар үйл ажиллагаа явуулдаг ийм кофе шоп байгаа. Бусдаас ялгарах кафе бинийг бусдаас ялгарах одоо нэг давуу тал байгаа. Тэр нь болохоор илүү одоо Итали хэв маягийн эспрессо, тэгээд капучино, американо бол гардаг ийм давуу талтай бол байгаад байгаа. За тэгээд уламжлалт ёсоор эспрессог бол төвсөн. За эспрессо би дабл эспрессог захиад дагалдуулаад ер нь бол гоё халуун ус өгч байна. Тэгээ ер нь бол яг ус өгөх ёстой байдаг. Тэгээд зарим газрууд бол өгөөгүй. За эхний ерөнхийдөө өнөөдөр хүртэл 4 дугаар орсон. За 4 дугаар ороход аль нь ч ер нь бол ус дагалдуулж өгөөгүй. За анхны ус дагалдуулж өгч байгаа. Яг юу газар газрын кофений соёл нь арай өөр байдаг. Тийм учраас эдний бас нэг гоё сэтгэл төрүүлсэн зүйл болохоор энэ гоё халуус дагалдуулж өгч байгаа нь аягүй чухал. Ер нь кофений араас бол ус бол заавал өгөх ёстой. Ер нь бол тийм заавал өгөх ёстой. За тэгээд кафе биний талаар мэдээлэлт юм байна. Бене гэдэг үг болохоор италиар сайн сайхан гэсэн утгатай тийм үг юм байлээ. Итали үг юм байлээ. За тэгээд эдний одоо бас нэг гоё давуу тал нь болохоор жилето гэдэг чинь жилетогийн зайрмаг гардаг. За тэгээд бас амтд кекүүдтэй смути гардагаараа бас гоё давуу талтай. За тийм байна. За тэгээд эдний кофений талаар ер нь тийм хэдүүлээ кофега ер нь амтлаад үзье те. За чи юу ч та cheers. Cheers. За чи их юм смути. Яанаатай. Гой хүүтэн. За би эспрессо авчихсан тийм. Тийм байна. Маш гоё юм зөөлхөн хууралттай. Ер нь тийм одоо тийм гоё зөөлхөн хууралттай амттай юм байна. Тийм эспрессо мөртлөө аюу гоё зөөлөн амтагдчих. Эдний эспрессог ер нь уухад бол гоё юм байна шүү. Тэгэхээр дабл эспрессогийн хувьд бол илүү зөөлхөн амттай байгаа учраас американо бол бас маш гоё зөөлөн гарна гэсэн үг. Тэгэхээр яаж байгаа гэхээр одоо илүү гоё юм нийтлэг медиум хууралттай тийм ээ. Илүү гоё юм зөөлөн амтлаг тийм гоё юм кофений амтлаг талдаа амтыг хүсдэг хүмүүст бол маш гоё амтлаг эспрессотой юм байна. Үйл ялэг чихэрлэг амтаач юм шиг. Тийм. Хууралт нь бол яг дуун зэргийн хууралттай. Тийм гоё амттай эспрессотой юм байна.
Мартаач. За тэгээд кофений яг энэ салбарын тохиолдолтой бодлоо энэ яад гарч байгаа энэ Sakura мод юм уу да. Үгүй болоо. Гоё мод харагдаж байна тий. Тийм. За батарей дуусах чинь чи ярьж байгаа би батарейг нэмээд хийгээд ирэх. За. Миний батарей дуслаа. Дээргээд аваад ирэх. Игээд уулзъя. Игээд уулзъя. Гэхдээ ингэж болоо. Тийм үү? Тэгээд ингэж болоо. Ой. Гайхуутан байна. Ингэж хоёул доор нь батарейгаа хүлээ игээд. Гайхуутан байна. За. За. Чамд өөр гоё ярих юм байна уу? Смитл гоё юм тий. Смут алгай. За тэгээд за орчны хувьд бол маш гоё тохилог. Орчин бүрдүүлж өгсөн. Оюутан залуусын дээрээ хичээл номоо хийх. Одоо заавал оюутан гэхгүй тэгээд ажлаа амжуулахад бол маш гоё тав тухтай гоё зөөлхөн орчныг бол бүрдүүлж өгсөн юм. Бүрдүүлж өгснөөр ер нь даваа талтай. Эдний салбарыг. Эспрессоны хувьд бол маш гоё зөөлөн амтлаг байдлыг бол одоо амтлаг эспрессотой кофетой юм газар байна. Манго. Тэгээ бас усыг бол заавал уух ёстой. Манго. За ер нь бол юм байна. За тэгээ өөр ярих зүйл болохоор та ерөнхийдөө бараг хэдэн 7 хоног 6-7 хоногийн турш бол ерөөсөө энэ кофений тестийг бол тестийн бичлэг бол огт хийгээгүй. За тэгээ яагаад тэгэхээр The Night of the Seven Kingdom гэдэг кинотой бол холбоотой. За энэ кино гараад тэгээд энэ киноны сэтгэгдлийн бичлэг бол хий гэж одоо тэгээд тэр бичлэгийнхаа голоор янз бүрийн бичлэг бол оруулахгүй гэж бодож байсан учраас энэ бичлэг хийгээгүй. За тэгээд энэ хүү кино маань бол өнгөрсөн 7 дууссан байгаа. Тэгээ одоо өнөөдөр бол бичлэгийн ямартаж оруулсан. Тэгээ одоо ямартаж нэг хэсэгтээ хэдүүлээ. Тэр влогийнхаа бичлэгүүдийг ойр орхон хийгээд дуусгая гэж өгсөн бол бодолтой байгаа. За тэгээ манай бас ажлын нэг ах маш гоё кофений газар санал болгосон бас тийшээ очиж үзье гэж бас юм бодож байгаа. Тэгээ өнөөдөр бол гэртээ хамгийн ойрхоноор нь кафе бинэг юм сонгоод ирлээ. Тэгээд гоё тав тухтай үйлчлэгээ ч гэсэн гоё кассан дээр байгаа одоо манай кассан дээрээс хүмүүс ч гэсэн гоё сэтгэл төрүүлэхээр гоё харилцаатай юм гоё газар бол байна. За тэгээд юу кино ярьж байгаа л өөр юм яваад ирчлээ ш тий. За тэгээд надад ч тэгсэн тэгээ бас нэг одоо готийн одоо фэнүүдтэй тий. Ямдаж миний 6 The Night of the Seven Kingdom гэдэг киногоор хийсэн 6 дугаарын турш одоо үзсэн, комент бичсэн, лайк дарсан хүмүүсээ зориулаад бас нэг бодол төрлөө. Тэр нь болохоор хэдүүлээ одоо яг номон дээр байгаа үлдэгдэл хэсгийг хэдүүлээ нэг дугаар болгоод гоё ярилцаад яриад өгвөл яадгийн гэсэн бас бодол төрсэн. Тэгээ хэдүүлээ тэрийг гоё судалж агаад тэгээд бас ярих гэсэн бодолтой байна. Та хэрэг бас санал нэг байвал гоё доор комент бичээрэй. Тийм байна. За тэгээд өөр хэдүүлээ бас кофенийхаа тэмдэглэлээр өөр юу талаар ярилцгаая. Цаг үеийн мэдээ гэх юм бол юу байгаа тийм ээ. Цаг үеийн мэдээг бол өчигдөр шөнөөс эхлээд ер нь бол Иран, Америк тэгээд Израиль 3-ын донд бол одоо дайны суур бол эхэлсэн байна. Одоо энэ бол муу мэдээ те бидэнд ч гэсэн муу мэдээ. Хэрвээ энэ хоорондоо дайтах юм бол одоо монголчууд ч гэсэн бол нөлөөлнө. Тэгээд эдийн засгийн байдал, бензин, тэгээд нефтийн түүхий гэдэг ингээд маш олон асуудал үүснэ. Тэгээд бидний амьдрал ч гэсэн тодорхой нь бас нөлөөлнө л гэж бол бодож байна. Тэгээд тийм муу мэдээ бол ер нь цаг үеийн тийм муу мэдээ байна. Тэгээд ямар ч тач эхлээд Израиль бол одоо Ираны тэгээд төрийн тэргүүнийг бол бөмбөгдөж устгасан байна. Төрийн тэргүүнүүдийг устгасан мэдээлэл бол батлагдсан. Өдөрт их өдөртөгчийн бол ингэж устгасан байна. Тэгээд начи юу ямар гоё төрийн тэргүүнийг бол устгасан. За тэгээд төрийн тэргүүн насарсан гэсэн мэдээлэл бол батлагдсан байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө ойрхт орнуудад одоо нөхцөл байдал бол маш хүнд байдал руу шилжиж байна. Тэгээд хэрвээ энэ
одоо газрыг аваад дайн болох юм бол бүр маш том асуудлыг одоо үүснэ. Тэгээ үүндээс үүдээд маш том асуудал бол одоо үүсэх хаа гэсэн цаг үеийн тийм бас жоохон айдас бол байна. За тэгээд тийм цаг үеийн мэдээлэл бол өчтөр тиймэрхүү зүйл юм л байна. Тэгээ бас ер нь бол бас нэг ийм бодлоос төрөөд байгаа. Ерөнхийдөө энэ одоо блог уу одоо энэ кофе амталдаг энэ блог дээр гоё хүмүүсийг урьж оролцуулаад гоё хамтдаа ярилцжээвэл яадаг гэсэн бодлогоо. Тэгээ манай анхны зочноор бол цэцэхэн маань орсон байна. Тэгээд хэрэг дараа гихтэр гоё хамтрах те гоё хамтдаа суугаад гоё сонирхолтой сэдвийн талаар ярилцах тийм хүн байвал гоё би нээлттэй хүлээж авна шүү. Одоо тэгчээ ярьж. За. Ийм мангатай. За амтлах нь бол яг Амнаас ингээд жоохон хол өгдөг. Тэгвэл ингээд бүхээс микрофон руугаа үлээгээд өгөх байхгүй. Ингээд барьчих. За. за манганы амтлахаас яг тохиомжтой яг л манга амтагч чинь. За тэгээд хүүтэн тэгээд мангатай за тэгээд амтхан яг л мангал амтагчжсэн. Би ч юм байна. Тэгвэл. За амтхан бол яг л манга амтагчж байгаа. За тэгээд Болцоо. Одоо илээ юу хоол идэх вэ? одоо хаална. За. Чи ямар дуун дуртай вэ? Ямар дуун дуртай вэ? Гигэн. Таандрын уу? Тэгээд таандрын. Гигэн дуун дуртай. Чи нэг дахилтын долчиж. Ягц. Яахчгүй зүгээр л дахилтын дол удалчих. Зүгээр нэрэл мэдэн зүгээр дуу юмдаг шүү. Би дуулаад байдаг шүү дээ. Тэгвэл мэддэг хэсгээс нэг дуулчих. За. Жахан нарны доо. Жахан чи харуултагаа юу. Ааснаа. Өөр ямар дуун дуртай вэ? Дуртай хамтлаг байгаа л уу? Тэр жоохнаш сууж камераас гараад. Өөрчн өөр нэг хэрэг гэдэг нэртэй дуун дуртай юм уу? Гэтэ дууг мэдгүй. За чи ямар өнгөн дуртай вэ? Өнгөн дөө. Тий, өнгөн дуртай л. Үзмээгаа ягаан хөгцөнгөн. Тийм үү. Ямар хоол дуртай? Дуудатай ураг. Тэгээд чиний үз дуртай гуглын кино ч. Засангаа Frozen уу? Засангаа бод олоод аюу. Тэнд өөр ярих юм байна уу? Тэгвэл тэгвэл одоо үзэж байгаа хүмүүстэй баяртай гэдэлх үү? Үзэж байгаа хүмүүстэй баяртай. Дараагийн дугаараар эргээд олццгаая. 5 6 дугаар дугаараар эргээд олццгаая. Хаал цагаалжил дуудцгаая. Бэтэ. Яач ундраа. За тэгээд Кабабины кофений Итали маягийн хэв маягтай амтанд энэхүү амтанд үнэлгөө өгөх юм бол би 10-аас 9 үнэлгөө өгөх юм байна. За өнөөдөр миний л хувийн үнэлгөө шүү. 10-аас 9. Тэгээд миний яг хүсдэг гоё зөөлөн. Тэгтээ кофений амт нь өндөр. Яг тэр амт бол энд бол
байна. Тийм болохоор 10-аас 9-ийг бол өгөхөд за ер нь бараг 10-аас 10-ыг өчгөж болох юм байна л да. За тэгээд 6 дугаар дугаараар чаана өгөх юм уу? За. 10-аас 15. 15. За чи ямар үг. За баяртай. Байтэ. Хоол гарахад дараа уулзъя. Байтэ. За. Би одоо ямар цагтай. Би одоо ийм цөөн цаг хэлсэн. За тэгээд энэ цөөн аим гоё. Удаан гомны хурд. За тэгээд дараа уулзъя. Миний кофе амталдаг влог юм аа одоо хоолны амтлагын блог ажиллаа шүү.